Ил задгаа 0-оос ялгарах амик буюу шифтрийн хий, хөхөрт ус төрөгч зэрэг хорт бодисууд агаарт дэгдсэний улмаас амьсгалын замын олон төрлийн өвчнийг үүсгэж байна. Задгааж орлон ашиглалттай холбоотой бохир гараар дамжих өвчлөлийн тархалт ч ихсэж байгаамаа. Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт өвчлөлийн 50-54%-ийг Улаанбаатар хотын хүн амын өвчлөл эзэлж байна. Халдварт шар, цусан суулга, хоолны хордлогот халдвар, сүргээ өвчний тархалт буурахгүй байна. Эдгээр нь нийт өвчлөлийн 40-45%-ийг эзэлж байна. Хүний биеэс ялгарсан одоо шингэн ялгагдсанд тодорхой хэмжээний химийн ийм хортой бодисууд байдаг. Энэ бодисууд хөрсөнд бас задрал хөрсний бусад химийн нэгдүүдтэй одоо урууд орсноор бол илүү хортой бодис болоод энэ газрын гүнд нэвчснээр гүнний усыг бохирдуулах аюултай байдаг. Ингэж гүнний усыг бохирдуулснаар эргээд бид нар бохирдсон хөрсөөр дамжиж бохирдсон гүнний усыг ууснараа хүмүүс бид нар өөрсдөө эрүүл мэндэд бас нэлээд хортой нөлөө үзүүлнэ. Харин нийслэлд 15 нийтийн бие засах газар үйл ажиллагаагаа явуулж байна. Нийслэл Улаанбаатар хотод олон нийтийн одоо талбайд олон нийтийн газар нийтийн бие засах газрын хүртээмж хангалтгүй байна гэдэг асуудлыг хөндөж тавьж байгаа. Гэр хорооллын айл өрхүүдийн ихэнх хувь нь инженерийн шугам сүжээнд холбогдоогүй байдаг. Нийт өрхийн 85% нь л ил задгаа энгийн нөхөн жорлонтой байна. Эдгээр нь гэр ундны уснаас хол байх зэрэг стандарт хангадаггүй. Гэр хорооллын айл өрхүүдийн 84.3 буюу 85 орчим хувь нь стандартын шаардлага хангаагүй ариун цэрийн байгууламж ашиглаж байна гэсэн дүн байгаа. Стандартын шаардлага ариун цэрийн байгууламжийн стандартын шаардлагыг эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагуудтай хамтраад баталсан байгаа. Эрүүл ахуйн шаардлагад нийцүүлсэн бие засах газар бохир усны нүхийг ашиглах нь хүн амын дундх өвчлөлийг буруулахад ихэнх ач холбогдолтой.